Эрүүл байна уу? Эм цэм байна. Тэгэхээр хямалдагтал дундаа ховдлын хямалдагтлын талаар та бүхэнд мэдээлэл олгоё. Ер нь настай хүн зүрх судасны эмэг өвдсөн гэлтгүй одоо залуу хүмүүст бол нийтлэн ажиглагдж байгаа зүйл бол ховдлын экстрасистол буюу ховдлын одоо хямалдагтал гэж ойлгож болно. Энэ маань одоо ковидоор өвдөө зүрхний гадаргуу тодорхой хэмжээгээр цочирч одоо гэмтсэн улмөр үлдсэн юм уу, аль эсвэл бидний одоо тамхи одоо янз бүрийн одоо идэвхжүүлэх бэлтгэлийн нөлөөгөөр одоо гарч ирж байгаа юм уу, аль эсвэл агаарын бохирдол тамхиталтай холбоотой гарч ирж байгаа юм уу, стресс олон янзын одоо тэр стрессийн зүйлийн үр дүнд бий болж байгаа юм уу? Ер нь бол залуу хүмүүс гэлтгүй одоо цөөнгөө ажиглагдж байна. Яагаад гэвэл одоо зүрхний бичлэг хийх, 24 цагийн бичлэг хийхэд бол одоо ховдлын хямалдагтлын одоо их топ ховдлын эртжилсэн агшилт буюу одоо хэвийн нөхцөлд бол тэр ховдлын эс маань сэрлийг дамжуулж агших үйл ажиллагаа хийдэг эс байдаг. Гэтэл одоо тэр эс маань дамжуулах агшихаасаа илүүтэй сэрэл үүсгэх одоо шин чанартай болж хөрж энэ одоо ховдлын хямалдагтал үүсгэдэг. Энэ хямалдагтлын үед ямар шинж илэрдэг вэ гэхээр зүрхний цохилд одоо жигд бус болдог. Өөрөөр хэлбэл зүрх бол одоо өөрөө сэрэл жигд үүсгэж тэрний нөлөөр агшиж суларч байдаг. Тийм учраас ховдлын зүрх маань одоо жигд бус хэмнэлтэд агшиж цохилоо. Хоёрдугаарт нь бол ингээд зүрх бүлгэлж байгаа юм шиг их эвгүй мэдрэмж төрдөг хямалдагц үед. Яагаад гэвэл тэр үед одоо зүрхний агшилт бол төдийлөн үр дүнтэй болдоггүй учраас ингээд пал хийж байгаа юм уу, аль эсвэл ингээд нэг бүлгэлж байгаа юм уу, эсвэл зог тусч байгаа юм уу гэх мэт ийм эвгүй мэдрэмж одоо өөрт бий болж байдаг. Тэр дунд одоо нойргүй хоноох, одоо кофе хэтрүүлэн хэрэглэх, тамхи нэг доор их татах, стресст их өртөх, ажиллаачаал ихсэн үед бол энэ зөвөр бол ихсээд ирэхээр одоо дотор муухай арих, энэ дотор их бэлбэгнэх, зүрх орчим их эвгүй орох, одоо цаашлбал зүрхээ хатгах шинж тэмдэг илэрч байдаг. Тэгэхээр энэ үед бол та нар одоо тэгжэнда гэж бодоод байж болохгүй. Ер нь бол зүрх судасны мэрэгжлийн эмч бүр болохгүй бол одоо эмчт үзүүл зүрхний бичлэг хийлгэж бүр одоо дэлгэрүүлэх шаардлагатай 24 цагийн бичлэг хийж энэ хямалдагтлын гол нь хямалдагтлын хэмжээ хэдий далдагдчихин гэх мэт одоо наривчилсан мэдээллийг авч одоо им ууж одоо эмчит үзүүлж тэглэн барих шаардлагатай. Яагаад гэвэл энэ ховдлын хямалдагтал цааш ихсээд байвал бас их онцгүй хямалдагтлыг одоо нэмэгдүүлэх эрсдэл болж идэг. Бас ховдлын одоо дараалсан экстрасистол буюу одоо ховдлын тахикард, төр зүрийн тахикард маань бас амнасанд аюултай хямалдагтлын дөрөлд хамаардаг учраас энийг та бүхэн одоо их зөвөр ойлгож, ер нь бол иймэрхүү зөвөр илэрдэг бол одоо зүрхний бичлэг хийж эмч тандж бүр болохгүй зүрх судасны эмч тандаж одоо 24 цагийн бичлэг хийлгэж энийг наривчилсан байдлаар тодорхойлох хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.